Манай монголчууд эрт дээр үес тав шуу малаа маллаж, малын болон ангийн арсыг гэрээ нөхцөлд өөрсдөө боловсруулж, өөрсдийн хэрэгцээнийхээ малгай, гутал дээл, хувцас, эмээл, бугуул хазаар, чөдөр ногц зэрэг зүйлийг өөрсдөө хэрэглэж ирсэн баялаг уламжлалтай ард түмэн билээ. Байгаль цаг уурын эрсдээс өөрчлөлтөнд дасан зогтсон төл ахуйгаасаа эхийн сүүгээр тэжээгдэж задгай бэлчээрт шимт үс сургамлаар хооллож, байгалийн шалгарлаар өсч үрждэг ширүүн ба ширүүвтэр өсөн бүрхүүлтэй Монгол үйлдвэрийн малын аршир нь төрөлхийн чанараараа бусад орныхаас нэлээд онцлог ялгаатай байдаг. Энэ чанараараа манай аршир бол дэлхийд өрсөлдөх тийм чадвартай аршираа. Бид нар малынхаа арширыг бэлтгэхийн тулд эхлээд малаа муулаад зөв ярьж, зөв өвчих явдал хамгийн гол нь чухал байдаг. За өнөөдөр энэ байдлаар бэлтгэж байгаа арширын түүхийдийн хөвд хамгийн гол нь ялангуяа бодын арсан дээр бол хамгийн элбэг тохиолж байгаа гэмтэл бол энэ өвчлөлтийн үеийн гэмтэл байгаа. Хутгаар ирэн жоохон зад хэрчгээд байдаг. Үүнийг бол ингээд кэрийн нөхцөлч гэсэн бас ийм сүх юм уу эсвэл тийм тусгай зориултын мунаар цохоод арсыг ямар ч эсгэлтгүйгээр цэвэрхэн өвчих боломж байдаг. Иймд үйлдвэрт тушаагч байгаа арширны хамгийн гол гэмтлүүдийн нэг болох огтлолт, зүсэлт, цооролтын гэмтлээс бол ингэж өвчснөр бол урдсан сэргийлэх боломжтой юм аа. За энд удаагийн өвчлөлтөн дээр бид нар бол үхрийн арсыг бол сүхээр цогч өвчж байгаа юуг та бүхэнд үзүүлж байна. Энэ удаа ингэж өвчхөд бол энэ үхрийн арсан дээр нэгч цоорхоо гараагүй, нэгч эсгэлт гараагүй. Сайхан цэвэрхэн өвчгцээ. За та бүхэн ингэ харж байгаа үхрээ дээш нь харуулж ингэж ярьж чад үндсэндээ гараар барих нэг тийм барьц гаргаж аваад тэгэл 2-3 хүн нэг хэсэг нь үхрийнхаа хөлнөөс татаад нөгөөх нь бол арснаасаа татаад гурав дахь нь бол ингээд хөвтөйхэн сүх юм уу тусгай зориултын модон мон мити мохоо юмар ингээд цохоод байхад бол арс маань ямар ч гэмтэлгүйгээр өвчтөд гарч ирж байгаамаа. Зарим нэг өвчч цохоод өвчж болохгүй газруудын бол хутгаар ингээд эвтийнхэн цэвэрхэн өвчих ёстой. За энэ сая та бүхэн харлаа яг арсны шар мах өөх дагсан гисгэн утгаар өвчиж гаргалаа. За энэ бол сая үхрийн сүүлийг бол арстан сүүлийн үед дандаа дагуулж байгаа. Энийг бол сүүл нь бол арсандаа үлдэх ёсгүй, энийг тайрах ёстой. За энэ удаад бол хоньны арсыг бол стандартын дагуу яралт хийгээд өвчихт бэлтэж байна. Энэ бүхнийг та бүхэн маань мэдж байгаа. Ер нь ямар ч малын өвчихийн урд ярихдаа эрүүний саваад сүүл хүртэл туушт нэг ярьж өгөөд хоёр хөлийгөө шиирнийхэн тагалцгнаас аваад нөгөө талынх нь тагалцгийн үе хүртэл ингэж нэвт яраад за энэ дээр бол хоньныхаа арсыг өвчихийн тулд эхлээд хутгаар баг зэрэг хэмжээний өвчөөд барьц гаргаж аваад тэгээд дараа нь бол гараар нудраад өвчтөө хөдөө орон нутагт энэ бол кэрийн нөхцөлд ч гэсэн ялгаагүй ингэж өвчиж байгаа. Махкамнад бол яг зүгээр тусгай дүүжилдэг юмд ингэж барьц гаргаж авчихад махаа үлгчөөд арсаа эвтэйхэн бас гараар нудрах юм уу татах маягаар ингэж өвчдөг. За энэ дээр та бүхэн харж байгаа ингээд өвчихийн уцалд бол шиирийг бол арстай төр салгаж гараараа нударч гүйцэд өвчснээ дараа арснаас шиирүүдийг бол заавал салгах ёстой. Манайхан сүүлийн жилүүдэд эрдээсээ хятад арс авснаас хойш үйлдвэрт дандаа арс маань шииртэйгээ хамт орж ирж байгаа. Энэ үйлдвэрт бол шиир ямар ч хэрэг байхгүй. Уг нь бол манайх ард түмчин бол шиир, толгой шиирээ бол дээр үед хуухалж гүнсэндээ хэрэгэлдэг байсан. Шиир байтгаар зарим газар толгойтойгоо шүртэл хамт арс орж ирж байгаа. Арсаа аль болохоор огтл зүсэхгүйхэн шиг цэвэрхэн ингэж хутгаар эхнийхээ барьцыг гаргаж аваад өвчиж байгаа байдлыг та бүхэн харж байна. Өвчтэй цэвэрхэн толгой сүүл бүхэл хэсгийг ингээд өвчсөн арсны байдлыг та нар харж байна. Ямар ч эсгэлт байхгүй, шар мах халим дагаагүй яг иймэрхүү өвчгдсэн арс бол үйлдвэрт бол хамгийн дээд үнээрээ нийлүүлэгдэг. За энэ дээр арснаас нөгөө төрөл бүрийн
жин хүндрүүлэгч толгой, шир, сүүл, халим, шар мах, одоо арсанд наалтсан цус, өөх, тэгэл мөс, цас, одоо бүхэл төрлийн одоо арснаас авч болох ямар л одоо хүндрүүлэгчүүд байна бүгдийг авчих хэвээр. Энэ удаад одоо гэрийн нөхцөлд махаа бол арсан дээр нь янз болсон учраас махаа янзсныхаа дараа арсаа бүрэн гүйцэд сайн цэвэрлэх ёстой. За ингээд сүүлийн заавал арснасаа салгасан байх ёстой. Одоо энэ та бүхний өмнө одоо бүх хүндрүүлэгчээс салжсан үхрийн арс ерөнхийд нь тэнийлгээд байж байгаа байдал харагдаж байна. Зарим үед бол яг ингээд дөрвөлжилж эвхэж хурааж болдог. За энэ хоньны арсан дээр бол ялгаа байхгүй ширнүүдийн бүрэн гүйцэд авч байна. Ингэснээ дараа бол бас халимлаад шар махыг аваад ингээд одоо нэг бол хөлдөөх, нэг бол чанарын хамгаалт хийх. За сая тэр өлөнг бол арсан дээр тавьсан та бүхэн ингээд одоо сүүлийн үед дандаа өлөнтэй арс гэдэг ойлголт болсон байсан. Энийг ингэж болохгүй. Одоо энэ та бүхэн харж байгаа хажууд нь толгой, шир, өлөн бүхэл зүйлүүдийн бол арснаас салгаж авлаа. За энэ чиглэлээр хөдөө орон нутгуудад бол одоо сүүлийн үед нэлийн сургалт, зөвлөгөөн, семинарууд хийх гэж байгаа. Малчид зориулсан тусгай гарын авалгуучсан бэлтгэж тараахж байгаа. Арширын түүхийн үедээ махнаас нь цэвэрхэн цоолохгүйгээр өвчөж, цэвэрлэж, толгой, шир, халим, шар мах бүгдийг авсны дараа одоо дулааны улиралд чанарын хамгаалт хийхэд бол давсалж байгаа байдлыг та бүхэн харж байна. За ингээд арсаа давслахтаа бол арсны жингийн 20-30% давс буюу богийн арсан дээр 1 кг орчим давс, бодын арсан дээр 3-4 кг давсаар ингээд жигд цацаж арсаа бол давслах ёстой. За эхний давссан арсыг жиг давссны дараа дараачийн арсыг хөрсөө дээш нь харуул тавиад давсаа мөн дахиж цацаж давслана. Өвлийн улиралд бол ихвчлэн хөлдөөдөг. А дулааны улиралд бол одоо хамгийн сайн арга нь бол чанарыг давсалж нойтноор наадгалах юм уу альсвал давсалж хатаагаад үйлдвэрүүд тушаах юм бол арширын түүхийн эдийн чанар бол муудахгүй сайнаар одоо үйлдвэртээ тушаагдах бүрэн боломжтой. Үүнээс гадна түүхийн эдийн маань үн ч гэсэн өндөр одоо зэрэг дугаар өндөртэй зах зээлийнхээ үнээр одоо малчт маань үйлдвэр түүхийн эдийн нийлүүлэх боломжтой юм аа. Та бүхэндээ хэд хэдэн одоо уриалга байна. Нэгд малаа хамгийн гол нь цаг хугацаанд нь тарилга угаалгыг хийлгүүлж эрүүл мал өсгөөч. Залуу малын мах намттай арс шир нь бол гэмтэл багтаа өснөөс нь чанартай байдгийг ямагт анхаараач. Тэгээд арс ширээ өвчтөе эсгэж цоолохгүйгээр өөх шар мах халим дагуулахгүйгээр цэвэрхэн өвчж бэлтгэснээр тухайн үеийнхээ хамгийн өндөр ханшаар боловсруулах боломжтой юм аа. Мөн арс ширнээс бүх төрлийн хүндрүүлэгч буюу эвэр, шир, туура, чих, уруул, одоо дэлэн, сүүлний год, өөх, халим, шар мах, сэвс, элс, шороо тэгэл одоо янз бүрийн хүндрүүлэгчийг заавал салгаж хэвших хэрэгтэй байна. За наранд биш сүүдэр газар байранд тэнийлгэж сайн давслах буюу дулааны улиралд бол энийг 2 цагийн дотор давсалж явах ёстой. Хүүтний улиралд бог малын 2 арсыг хооронд нь хизээч битгий хавсарч хөлдөөгөөч. Энэ маань арсныхаа чанарыг шалгахад хэцүү байдаг юм аа. Малчид маань арширын түүхийд бэлтгэлийн талаар тодорхой мэдлэгтэй байж малынхаа арширыг зохих шаардлагын дагуу зөв чанартай бэлтгэж оршоогоороо дамжуулан боловсруулах үйлдвэрүүд тушааснаар түүхийд үнийг нь бол дээшлүүлж өрхийнхөө ашиг орлогоо нэмэгдүүлэх одоо их боломж байдаг юм.